бүгдийг бас чухлыг онцлсоор өөдрөг өнгө өөр өнцгөөс эхэлсэн 9 жилийг НТV телевиз ардаа уджээ. Зогсолтгүй эргэх цаг мөч бүртээ уралдан үзэгч та бүхэндээ мэдээлэл, сурвалжлагуудыг эх орныхоо 4 зүг 8 зохисоос бид хүргэсээр. Ингээд та бүхэндээ мэдээллийн хөтөлбөрийг тусгай нэвтрүүлэгч Ундрмаа би хүргэх болно. Хөтөлбөрийн хураангуйтай та бүхэнд танилцсан уу? Та бүхэндээ өнөөдөр ухаалаг гар утас бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна? Ялангуяа бага насны хүүхдийн хөгжилд бас хэрхэн нөлөөлж байна гэдэг талаар би бас сурвалжлага бэлтгэн өргөхээр ажиллаад байна. Урлагийн төлөө урлагаараа хөдөлмөрлж байгаа залуучуудын өнөөгийн сэтгэлгээ, залуучуудын хариуцлага гэж юу юм? Залуучууд Улаанбаатар хотын шөнөөр ер нь төрлөөрөө яг юу хийдин те тэр талаар би сурвалжлах гэж байна. Өнөөдөр улсын их хурлын гишүүн миний би НТV телевизийн тусгай сурвалжлагчдаар ажиллаж байна. Ингээд танаас бас ганц 2-3 асуулт асууя гэж бодож байна. Өнөөдөр ард олонтойгоо ярилцах нэгэн гол сэдв бод дэлхийд маш шин тооцогдож байгаа нэгэн гэмт хэргийн талаар ярина. Энэ бол цахим гэмт хэрэг. Дэлхийд дахин тулгамдаад байгаа оюуны өмч болон оюуны өмчтэй холбоотой асуудал тэр дундаа зохиогч эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын сэдвийг авч үзэж та бүхэндээ мэдээ сурвалжлага хүргэх гэж байна. Үндэсний мэдээний тусгай сурвалжлагч залуу улс төрч болорч улуун нутаг хүсээ хамгаалахын төлөө сэтгэлж хилээдэг нэгэн. Гацууртын ордын хуулийн төсөл 3 дахь удаага их хурлаар орж ирсэн нь мань гишүүний гайхшлыг ихэд барлаа. Микрофоно бариад л эрхэм гишүүдийн үдийг сахин Гацууртын ордны асуудлыг асуусан. Түүний асуултанд хэн хариулт өгсөн бэ? Танаас нэг асууж ганцхан. Сайн байна уу? Өнөөдөр би НТV телевизийн тусгай сурвалжлагч ажиллаж байна. Танаас нэг ганц 2 асуулт асуугаад. За. Сайн байна уу? За. Өнөөдөр улсын их хурлын гишүүн миний би НТV телевизийн тусгай сурвалжлагчдаар ажиллаж байна. Ингээд танаас бас ганц 2-3 асуулт асууя гэж бодож байна. Энэ бол юу гэвэл бас нийгэмд нэлээд хурц асуудал үүсгэсэн монголчуудын санааг зовоогоод байгаа нэг асуудал бол ноён уулын асуудал та. Монголчууд их бас талцлаа. Ингээд энэ ноён уулын асуудал, Гацууртын ордыг одоо ашиглах асуудал их хурлаас 2 удаа буцаагаад байтал дахиад төд бодлого одоо жилийн дотор дахиж орж ирж байгаа та юу гэж бодож байна? Энэ одоо үнэхээр сүлжлэж гинөө энэ тоглоом болоод байна. Үнэс. Ноён уулын асуудал миний байр суурьт тодорхой шүү дээ. Замбраагүй байдал бий болоод үнэхээр бас тэрүүгээр далиндуудаад бас газар нутгаа сүнөөсөн босдсон Африкийн жишээ нь манайд ч одоо ийм нүүд ингэж одоо энэ замбраагүй байдал бий болж байгааг бол бас анхаарах хэрэгтэй. Би өнөөдөр НТV телевизийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байна. Энэ Гацууртын ордыг засгийн газар 1 жилийн дотор одоо 3 дахь удаага оруулж ирж байна. Ийм асуудлыг нь урд өмнө бас ингэж ийм богино хугацаанд дахин хилцэхгүй гэсээр байтал хилцүүлнэ гэж оруулж исэн асуудлыг нь урд өмнө гарч байсан болов. Зүгээр яг энэ ч одоо 12 оноос хойш үндсэндээ бол өнөөдөр татаж аваад маргааш оруулж ирээл. Өнөөдөр хилцэхгүй гэхээр маргааш нь ахиж оруулж ирж тулгууч хилцүүлээл. Тэгээ шийдвэр гаргадаг нэг ийм тогтолцоо 12 оноос хойш бий болоод байна шүү дээ. Зүгээр би яг ямар парламентны олон жил суусан биш. Энийн өнгөрсөн 4 жил парламентын дэг журам бол хуулийн өрөөнд аягтай явдаг байжээ гэж би хөдөө харж байгаа. 10 жилд энэ төслөө хэрэгжүүлнэ. Үндсэндээ 10% ашигтай буюу 200 сая төгрөгийн ашигтай ажиллана гэж байна. Энийг өөрөө та сангийн сайдын хувьд хэр үндэслэлтэй ашигын тооцоол гарсан тез үү гэж бодож байна. 200 сая төгрөгийн ашигтай. 200 сая төгрөг. За. Гэхдээ яг ер нь тэзүүгийн хувьд бол их хурлаар 2 ч орж ирсэн тийм ээ. 2 орж ирээд боцоход бол ер нь их хурлын гишүүд за энд бол шүүмжлэлтэд хандж исэн гишүүд бол нэлээд байсан. За зарим талаар бол би тэр улсуудтай бас тухайн үед санал нэгжсэн. За одоогийн энэ тэзүүгийн хувьд зүгээр би хувьдаа бодохдоо тантай зарим зүйлээр бол санал нэг.
мэдээж хэрэг энэ бол бизнес хийж байгаа л бизнесийн илүү гол нь Монгол талд бол ямар ашигтай байх вэ, яах вэ гэдгээл их хурлын гишүүд маш зөв талаас нь гаргаад олон талаас нь хэлэлцээд ингээд гаргах нь зүйтэй л гэсэн юм бодолтой байгаа. Ер нь бол одоо их хурлын одоо мэдлэлд ирсэн байгаа шүү дээ. Их хурл одоо шийдвэр эцсийн шийдвэрээ гаргана. Нинжа нарыг бас нутгийн хэлж байгаа зохион байгуулалтаа тэр компани зүгээс оруулсан юм аа. Нинжаг одоо хэдэн нинжаг зохицуулж чадахгүй төр гэж байх уу? Тэгэхээр төр зөх гэж байгаа бол яагаад нэг зохицуулахгүй байгаа юм бэ гэж асууж байна. Та бас төрийн сайдын хувьд юу гэж хэлэх вэ? Ер нь бол зохицуулах ёстой. Тэгэхдээ одоо бол нутгийн иргэд гэж ярихаар нутгийн иргэд яг их олон төрлийн одоо асуудлууд ярьж байна л да. За нинжа нарын хувьд бол одоо энийг зохицуулж чадахгүй байна гэдэг ч юм уу те. Эсвэл зохион байгуулалтаа оруулж чинь. Зүгээр би хувийн бодлоо хэлээ л да. Энд дээр бол одоо яг зохион байгуулалттай ийм олон тооны нинжа тэр олон одоо тэр дунд чинь ингээд сая бол цагдаагийнхаа очиж ажилласан байл шүү дээ. Тэгээд ажиллаад ингээд үзэхэд хаа байсан одоо увсын ч хүмүүс байна, баян үлгийн ч хүмүүс байна. Одоо энэ тэндээс тэгээд энэ болгоныг ингээд зохион байгуулалттай яг ингэж хийнэ гэхэд бол бас хэцүү. За өнөөдрийн тусгай сурвалжлагч миний асуултанд бас хариулж үгээ хэлж юмсэл одоо илэрхийлсэн сангийн сайд хамт баярлалаа. Ажлын амжилт хүсье. За танд өнөөдөр тусгай сурвалжлагыг амжилттай хийгээрэй. За Залуус амьдралын хэв маяг хариуцлага сул байна гэж ахмадууд шүүмжилдэг. Гэхдээ бүх залуусыг амьдралын идэвхгүй байна гэж харж болохгүй юм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, нойр хойлоо хасч яваа үлгэр жишээ залуусын талаар сурвалжлагыг зоригт бэлтгэжээ. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд орой минь хүргэе. NTV телевизийн 9 жилийн баярын мэндийг бүх үзэгчдээ хүргэж байна. За тэгээ би одоо гэмэйлээ сурвалжлагч зоригт байна. За тэгээд та бүхэндээ шөнийн сурвалжлагыг хүргэж байна. Шөнийн сурвалжлаг гэхээр ер нь ихэнх үзэгчд маань янз бүрийн хар бараан зүйл одоо тийм янз бүрийн тийм болохгүй зүйлийг сурвалжлахаа гэж ойлгож болохгүй. Энэ бол шөнийн цагаар хөдөлмөрлөж байгаа залуучууд мөн ерөнхийдөө бол ямар ч байд юм дээ. Одоо шиг янз бүрийн паб, ресторанд бас хөдөлмөрлөж байгаа залуучууд байна. Тэг нөгөө төрлөөрөө нөгөө талаараа бол Улаанбаатар чуулгад урлагийн төлөө урлагаараа хөдөлмөрлөж байгаа залуучуудын өнөөгийн сэтгэлгээ, залуучуудын хариуцлага гэж юу юм, залуучууд Улаанбаатар хотын шөнөөр ер нь төрөл төрлөөрөө яг юу хийдин те тэр талаар би сурвалжлах гэж байна. За тэгээ наадтай хамт Улаанбаатар чуулга руу энэ дотор одоо жүжигийн бэлтгэл явж байгаа. Энэ залуучуудтай та бүхэндээ бодлын одоо та бүхэнтэйгээ уулзуулъя. Цогтой явцгаая. Залуу хүн завтай байна гэдэг гутамшиг гэсэн үг бэ. Хүсэл мөрөөдөл амьдралын төлөө хөдөлмөрлөх ёстойг сануулсан сургамжтай үг. Харин зарим залуусын хувьд амьдралын хэв маяг нь голчлон зугаа цэнгэл болсон гэх шүүмжлэлийг ахмадууд хэлэх нь олоо. Одоогийн залуучууд одоо гэртээ суугаад компьютер дээр л олон цагийг өнгөрүүлээд идэв шүү. Ногоонгийн дота гэдэг тоглоом тий. Жижигхэн хүмүүс яваад идэг тийм тоглоом. Тийм миний бодлоор бол зүгээр л хүмүүс ашиглаад хэрэгтэй тэндээс хэрэгтэй зүйлээ мэдчих аваад өнгөрөх хэрэгтэй. Тэрнээс бүх одоо амьдралынхаа их цагийг интернетэд бол зориулаад хэрэггүй. Таны харж байгаа залуус шөнийн 22 цаг болж байхад хөдөлмөрлөж байна. Өдрийн цагаар өөр ажил амжуулж, оройн цагаар жүжигийн бэлтгэл хийдэг. Энэ бол хүсэл мөрөөдөл, дуртай зүйлийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэж байгаагийн тод жишээ юм а. Гэхдээ яг залуучууд янз янзын ажил эрхлээд оройтох тийм ажилтаа хүмүүс байдаг л байх зүгээр. Би өөрөө урлагийн хүн учраас хонон өнжин ингээ шинэ уран бүтээл дээр ажилтгийг бол ихэнх ер нь урлагийнхан мэдэндээ. За бид нартай ойрхон ажиллаж байгаа одоо энэ зоригоо өөрөө байна. Энэ залуудууч Дамина байгаа, Хишиг далай байна, Тэнүүн байна. За драмын залуу жүжигчд байна. За эдгээр бол ерөөсөө яг л урлагаар амьсгалж амьдардаг улсууд байгаа. Яг Улаанбаатарын залуучууд маань бол тал талд хариуцлагатай хөдөлмөрлөж юм уу, хариуцлага ухамсарлаж байгаа залуучууд зөндөө бий байх. Яг энд бол одоо залуучууд бол сүүлийн одоо бараг 2-7 хоног те өдөр шөнөгүй энд ингээд жүжигээ бэлтгээд хөдөлмөрлөөд тэр ингээд байж байна. Хөдөлмөрлөхгүй зүгээр өөрөө ирнэгээд байж байгаа хүмүүс ч бий биз. Тэгээд өөрөө авах гад хөөгөө явж байгаа хүмүүс бий биз. Тэгээд залуучуудаа хандаж хэлэхэд хөдөлмөрлцгөөгөө л гэж хэлээ. Өөрөөсийнхөө сэтгхүүг нээлттэй илэрхийлж чаддаг болцгоцсон. Өөрөөсийнхөө тус тусынхаа ажлыг бас бие дагаад маш сайн хийж чаддаг болцгоцсон. Тэгтээ бас тэрний хажуугаар бас саар зүйлүүд бас байгаа. Тэгээд хийж чадахгүй ингээд цаг нөхцөж байгаа.
залуучууд ч гэсэн байна. Гэхдээ ерөнхийдөө хариуцлагын талаар гэвэл ерөнхийдөө одооны залуучууд гэвэл хариуцлага маш сайн үрж дааж чадах залуучууд ерөнхийдөө бол яг бас цөөхөн байж магадгүй л гэж бодож байна. Хичээл зүтгэл хизээд амжилтанд хүргэдэг. Хөдөлмөрийн үр шимийг хизээ нэгэн цагт хүртгэхээ мэддэг залуус өнөөдөр хөдөлмөрлсөөр байгаамаа. За үзэгчдээ ямар ч сан та бүхэндээ бас Монголынхаа Улаанбаатар хотын хэсэг залуучуудынхаа шөнийн цагаар юу хийдэг вэ гэдэг нэг төрлийн хүмүүсийг та бүхэнтэйгээ уулзуулж байна. Энэ хүмүүс манаас урлагийн төлөө залуу үеийн болж байгаа, урлагаараа хөдөлмөрлж байгаа тийм залуучуудыг энэ нэвтрүүлгээрээ би шөнийн сурвалжлага хийлээ. Ерөнхийдөө яг миний гол асуусан асуулт бол хариуцлага залуучууд одоо бас юу хийх ёстой вэ? Ирээдүгөө юу гэж төсөөлдөг вэ те? Залуучуудын талаар л залуучдын сэтгэлгээ ч юм уу те энэ талаар л асуулаа. Ер нь бол залуучууд хариуцлагатай байх ёстой гэж миний хувьд бол боддог. Хариуцлага бол хүн болгонд байх ёстой. Залуучууд маань одоо юу гэдэг чинь жижигхэн зүйлээс л хариуцлага маань эхэлдэг те. Би биндээ худлаа ярих нэг бол цаг тоолчоо цагтаа ирдэг ч юм. Энэ бол яг хариуцлага байх гэж би боддог. Тэгээ ямар ч сан надтай хамт байсанд баярлалаа үзэгчтэй. Та бүхэндээ яаж байгаа сайн сайн бүхнийг хүсье. НТV телевизийн 9 жилийн баярын мэнд хүргэе. Дараагийн мэдээлэлээр оюуны өмчийн асуудлыг хөндөж байна. Манай улсад оюуны өмчийн эрх тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байгаа юм. Уг нь оюуны өмчийн хуулийг шинжлэх асуудал яригдж байгаа ч удаашралтай байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тусгай сурвалжлагч Лавсран хүргэх болно. Сайн бацгаана уу? НТV телевизийн мэдээний тусгай сурвалжлагч Бямжин Лавсран байна. Өнөөдөр миний бие та бүхэндээ дэлхийд дахин тулгамдаад байгаа оюуны өмч болон оюуны өмчтэй холбоотой асуудал тэр дундаа зохиогч эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын сэдвийг авч үзэж та бүхэндээ мэдээ сурвалжлага хүргэх гэж байна. Ингээд өнөөдөр бид нар Монголын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газар дээр ирсэн байна. Одоо ингээд газар дээр нь оюуны өмчийн дарга Чимбатгатай сурвалжлагаараа олзуулъя. Ерөөсөө уран бүтээлчдийн зохиогчдын бүтээл амьдраад дэлгэцэн дээр, тайзан дээр шаа хаануудыг амьдраад тэр бүтээлийнхэн бүтээснийхэнтэй нийгмээс авах ёстой. Тэр шан харамжийг автан тусалцаа үзүүлдэг юм тогтолцоо. Хамтын удирдлагын байгууллага гэдэг бол. Манай оронд 2005 оноос эхэлж энэ асуудал ярьж хүчтэй тавигдаад 2006 оны Монгол Улсын зохиогч эрх төвөнд хамаарах эрхийн тухай хуульд дэлгэрэнгүй асуудал тусаад байж байгаа. Гэхдээ бид бас энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдэх чинь гэж харах юм байна. За ингээд үнэтэй цагаас бид нарт оолцсон танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Та амжилт хүсье. Бас энэ дашир ашиглаж НТV телевизийн хамт олонд үсэг байгуулсан хойг тохиолдуулж уран бүтээлийн амжилт хүсье. За баярлалаа. Энэ талаар бас иргэдээс зохиогч эрхийг хэр хамгаалт энэ оюуны өмчийн талаар хэр мэдлэгтэй байна вэ гэдэг талаас нь иргэдээсээ бас асууж энэ талаар бас ярилцъя гэж бодлоо. За сайн байна уу та? НТV-гийн мэдээний албанаас явж байна. Өнөөдрийн бидний ярилцж байгаа сэдэв маань бол оюуны өмч. Тэр дундаа оюуны өмч хамтын удирдлагын байгууллагын эрх шиг хамгаалдаг юм нийгмийн эмнэлгийн тухай ярилцж байгаа. Тэгээд таны талаар одоо та оюуны өмчийн талаар өөрийнхөө сэтгэлдлийг энэ Монголд эрхийн хамгаалалт хэр байна? Өөрийн чинь одоо оюуны өмчийн талаарх мэдлэгийг танаас. Гэхдээ оюун өмчийн хууль мэдлэг байх те би орон бүтээлийн хүн. Манайд бол оюун өмчийн бол дээд зэрэг зөвшөөрч байгаа. Өнөөдөр ялангуяа хөгжмийн зохиолч, дууч, тэрж байтугай уран зохиолын бүтээлүүдийг хулгайлах тэрний ямар ч чөлөө зөвшөөрлөг байгаа тавьчихдаг. Жишээлбэл Америкт бол 234 үгээс дээш үгийг ямар ч чөлөө зөвшөөрлөг ашигласан бол энэ бол оюуны хулгайд ордог. Тийм учраас энэ оюуны харин танай телевиз бол ийм оюуны өмчийн асуудлыг хөндөж байгаа би бол лейцэргээр дэмжиж байгаа. Энэ бол манай хэмжиг асуудлын нэг. Бид нар дандаа эдэн заас уулуурхай энтергээд яриад байдаг байхгүй юу? Үнэн хэрэг дээр бол энэ бол бас том асуудал. 2006 онд зохиогч эрх түүнд хамаарах эрхийн тухай хууль шинжилгэхэд энд хамтын удирдлагын байгууллага буюу иргэний нийгмийн байгууллагын
байгуулах ийм эрхцэн нөхцөл үүссэн байгаа. Тэгэд энэс хойш бол мэдээж дууны хөгжмийн тал дээр бол одоо зохиогч эрхийн хамтын удирдлагын байгууллагууд амжилттай ажиллаа явж байгаа. Бус салбарууд дээр бол хараахан энэ байгууллагууд бол одоо байгуулагдаж байна л да. Тэгэхээр та энэний талаар бас үзэл бодлоо. Энэ бол ер нь чухал санаачлах. Цаашд бол бус салбаруудын тийм ээ яруу найрагчид, сэтгүүлчид, тайзны урлаг байна, киноны урлаг байна, үргэлжлэн үгийн зохиолчд байна, жүжигийн зохиолчд байна. Энэ салбараа тийм хамтын удирдлагын байгууллагууд энэ асуудлыг зогсуулж явах хэрэгтэй. Харин миний одоо тийм хэрэгжүүлэх механизм манад бол их тутамг байгаа гэдээ яриад байгаа энэтэй холбоотой байхгүй. Сайн байна уу? Өөрөөс чинь нэг юм тодруулах. NTV-гийн мэдээний алтнаас явж байгаа. Өнөөдөр оюуны өмч гэсэн асуудлаар бид нар хүмүүстэй ярилцж байна л да. Тэгээд оюуны өмчийг та өөрөө залууны хувьд хэр зөрчдөг? Оюуны өмч гэж юу вэ? Өөрийнхөө ойлголтыг хэлэхгүй юу? За, оюуны өмч ч одоо тэр хүний хөлс хөдөлмөр шингэсэн одоо бүтээлэл гэж ойлгоод байгаа шүү дээ. Миний хувьд бол за одоо нэг кино шүү дээ, тий. Онлайнаар үнгөөг үзчихдэг шүү дээ. Тэр бол байх шиг байна. За зарим тохиолдолд одоо бид нэр тэр одоо болдоггүй юм уу болдгүй юм мэдэхгүй нэг компьютер дээр юм хийхээр нэг зураг моргийг шууд интернетээс сөрч хийгээл тий гараад Google дээр батаад авчдаг штэ. Тийм тэр миний мэдж байгаа тэр Солонгос Японд бол тэгж дураараа авч болдгүй юм шиг лээ. Заавал өөрсдөө тэр зургийг аваад тий өөрсдийнхээ авсан зургийг ашигладаг ч юм уу. Нэг иймэрхүү байдлаар л зөрчидэх шиг штэ. Миний хувьд бол өнөөдөр оюуны өмчийн хууль гараад нэлээд олон жилийн өнгөрөөсөн боловч өнөөдөр уран бүтээлчд оюунаараа түүнийгээ талх болгон хэрэгэлдэг энэ уран бүтээлчдийн эрх шиг бол зөрчигдсөн байгаа хэвээрээ. Энд хамгийн гол нөлөөлөх ёстой байгууллага нь юу вэ гэвэл хамтын удирдлагын байгууллага буюу иргэний нийгмийн байгууллага байдаг. Дэлхий дээр бол одоо дэлхийн оюуны өмчийн байгууллагын харьяанд маш олон улсын маш олон байгууллагууд энэ талаар маш идэвхтэй үйл ажиллагаа хийдэг. Тэгээд өнөөдөр Монголд энэ оюуны өмч тэр дундаа зохиогчийн эрхтэй холбоотой асуудал дээр ойлгож байгаа хамтын удирдлагын байгууллагуудын талаар тэдний асуудал нь юу байгаа, тэднийг хичүүлэхийн тулд яаж ажиллахын гэдэг талаар та бүхэндээ сурвалжлах хүргэлээ. Эргээд уран бүтээлчд маань энэс ирж хүч авч уран бүтээлийнхээ онготой хөгөлж явах болтгой гэж өргөд хэвтерлээд дуусгая. Технологи хөгжихийн хэрээр ухаалаг утас, компьютер, таблетны хэрэглээ нэмэгдэж хүмүүс дэлгэцийн донтолд тусч байна. Үүнээс үүдэн гэр бүлийн харилцаа хөрч эхэлснийг судлаачид онцолж байгаа. Сайн байцгаана уу? Би NTV телевизийн тусгай сурвалжлагч Цатуя байна. Та бүхэндээ өнөөдөр ухаалаг гар утас бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна? Ялангуяа бага насны хүүхдийн хөгжилд бас хэрхэн нөлөөлж байна гэдэг талаар би бас сурвалжлага бэлтгэн ирэхээр ажиллаад байна. Тэгээд ер нь бол бага насны хүүхдэд бол их сөрөг муу нөлөөтэй гэдгийг бас хүмүүс бас хэлээд байдаг. Гэхдээ бас дэлхийд дахинаа бас энэ гар утсыг хүн болгон хэрэгжилж байгаа сайн тал байгаа боловч цаар тал хэрвээ гэдгийг би бас өнөөдрийн сурвалжлагаараа та бүхэндээ хүргэх гэсэн юм аа. Би өнөөдөр бас ингээд NTV телевизийн одоо тусгай сурвалжлагчаар ажиллаж байгаа. Тэгээд ямар сэдвээр бас сурвалжлага хийж явж байна гэвэл өнөөдөр хүн болгон бас гар утасны хэрэглээ маш өндөртэй байгаа. Ялангуяа бяцхан хүүхдүүд маань энэ гар утасны хэрэглээ маш их хэрэгжилж байгаа. Тэгээд ер нь бол бага насны хүүхдүүдэд бас гар утас хэрхэн нөлөөлж байна, сайн тал байдаг боловч саар талын талаар бас мэдээлэл байгаа. Энэ талаар юу гэж бодож байна? Хувийн нийслэл болно л доо. Яг хэрэглээгээ зөв зарцуулж чадж байна уу, буруу зарцуулж чадж байна уу тийм ээ. Хувийн талаас л болно гэхэд бол. Тэгээ ямар миний бодлоор нэг Android утсан дээр хяналт тавих зүгээр юм санагдчих. Ерөн хүн болгон л тэгэл жоох хогд утсандээ интернет орно, тэгэл юм үзэн, тэгэл зарим нь болохоор болохгүй юм зан сөндөөл үзэн штэ. Тэгээ тэр болгон дээр хяналт тавиул зүгээр юм уу гэж бодож байна. Интернетээ газар л очивол Facebook орно штэ. Тэгэл Facebook ороод тэгэл найзуудтайгаа чатлал. Тэгэл Google ороод хичээлийнхаа талаар бас нэг юм мэдээлэл цуглуулдаг. Өөр за бага насны хүүхдүүд гар утсыг цаг наргүй хэрэглэдэг тийм ээ. Сургуулийн орчинд хэрэглэнэ, гэртээ хэрэглэнэ, гадуур явж байхдаа хэрэглэнэ. Гар утас чинь нэг туяа ялгаруулдаг. Тэр утгаараа биед нь хортой. Дээрээс нь одоо жишээ нь манай хүүхдүүд гэхэд
би бас шаардлага тавьдаг л дээ. Гэхдээ манай хүүхдүүд нөгөө сэрүүлгээ тавьчихдаг, толгоон дээр ингээд тавьчихдаг. Тэр бас их сөрөг нөлөөтэй. Худалдагч ч гэсэн дэлгүүр хоршооч гэсэн бүхэл юм баг компьютер чинь интернет чинь гэж яриад дараа жилийн одоо их хотын маань бас өөрөө смарт Улаанбаатар буюу бүх юм нь те цахим болно гэж яриад байгаа шүү дээ. Та энэ талаар юу гэж бодож байна? Цахимын талаар бол би бас нэг сайн ойлголт авахгүй байна. Энэ нэр сайн ч юм уу муу ч юм уу одоо энэ дээр бол өстой мэдлэг алах. Солонгосын алдартай жүжигчин манаас манай агентлаг дээр бас хүрэлцэн ирээд байгаа. Тэгээд бас би бас яг энэ асуудлаар бас асууя гэж бодлоо. Ер нь бага насны хүүхдэд бас Солонгос улсад бас ухаалаг утасны хэрэглээ хэр байдаг вэ? Сөрөг нөлөөлөл нь юу вэ? Тэр талаар бас бидэнтэй сэтгэлээ олцооч. Солонгост ухаалаг утасны хэрэглээ маш их байдаг. Ухаалаг утасгүй бол тухайн хүүхдийг бусд нь гадуурхдаг. Тийм учраас эцэг эхчүүдээс ухаалаг утас авч өгөхийг маш их шаарддаг. Ерөн хүүхдүүд хичээлийнхээ дундуурч маш их утас хэрэглэдэг. Эргээд энэ нь хүүхдийн хараа болон анхаарал төвлөрүүлбэнд маш их сөргөөр нөлөөлж байгаа нь ажиглагдах болсон. 눈한테도 안 좋은 게 많을 것 같다고. Та бүхэн манаас харсан бах иргэд маань ухаалаг гар утасны талаар хэрхэн мэдээлэлтэй байдгийг хүүхдүүд маань ч гэсэндээ өөрсдийнхоороо ухаалаг гар утасны хэрэглээг бас сая өөрсдийнх нь сэтгэлдлийг хуваалцлаа. Тэгвэл мэрэгжлийн эмч юу гэж ухаалаг гар утасны талаарх нөлөөллийг ярьж байгааг та бүхэндээ хүргэе. Ерөнхийдөө компьютер болон гар утас тоглоомд олох хөгжим ихсэж байгаа. Зуны амралт болоод яг өвлийн хичээлийн амралтуудаар нэлээд ихсдэг л дээ. Одоо бага насны хүүхдүүд сургуулиас өмнөх насны хүүхдүүд гар утас таблетуудад их эцэгчүүд нь саатуулах зорилгоор уйлаад яагаад тэгэхээр саатуулах зорилгоор утсаа өгөөл тэрнээс нь болоод их утсаар их тоглолдог зурагт их үздэг ч юм уу тиймэрхүү хүүхдүүд сургуулаа наснаас өмнөх насны хүүхдүүдэд нэлээд илбэг болж байгаа л дээ. Өнөөдрийн сурвалжлагаараа бас иргэдээсээ ухаалаг гар утасны талаар хэрхэн нөлөөлдөг мөн мэрэгжлийн хүний зөвлөгөөг бас хүргэлээ. Энэхүү сурвалжлагаас та бүхний бидний амьдралд ухаалаг гар утас хэрхэн нөлөөлж байгааг бас багч гэсэн ойлгож авсан байх. Бид бүгд бас ухаалаг утас гэхээсээ илүүтэйгээр бас өөрсдийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж аль болох бие энтэйгээ ойр дотн сайхан харилцаатай байвал бас бидний амьдрал илүү сайхан байх юм а гэдгийг энэхүү сурвалжлагаараа бас өгүүлэхийг бодлоо. Та бүхэндээ баярлалаа. Ухаалаг утасны хэрэгцээ нэмэгдэж иргэд хамгийн сүүлд гарсан үнэтэй утас руу хошуурцгаах болсон. Гэвч ухаалаг утасаа бүрэн утгаар нь ашиглаж чаддаг хүн Монголд ховорхон байдаг. Хэрэглэж чадвал ухаалаг утас амьдралд хэрэгтэй олон үйлдэлийг үзүүлэх боломжтойг мэрэгчлэтнүүд хэлж байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар 1,776 мянган ухаалаг гар утсыг хэрэглэдэг байна. Харамсалтай нь эдгээр хүмүүсийн ихэнх нь гар утсаа бүрэн дүрэн яаж ашиглахаа сайн мэддэггүй байна. Үндэсний мэдээ хөтөлбөрт тусгай сурвалжлагч гэрэл чулуун ажиллаж байна. Samsung, Apple гэх мэт дэлхийн том брэндүүд шин загвараа гаргах төдийд Монголд давхар нээлтэн болж хэдэн зуугаараа худалдан авах нь бий. Өрхийн дундаж орлого нь 1 сая хүрдгүй ирнэ барьж байгаа утас нь сая төгрөгнөөс дээш үнэтэй байх нь олонтой. Гэтэл хүмүүс тэрхүү утсаа хэрхэн яаж ашиглах талаар мэдлэг мэдээлж байхгүй, утсаар ярих, мессеж өчөх, интернет орчинд Facebook орох зэргээр ашигладаг байна. Массын хувьд бол үнэхээр ухаалаг утас бол бүрэн утгаар ашиглаж чадахгүй. Яагаад тэгэхээр хэрвээ та маш өндөр үнэтэй 2 саяхан дүүний үнэтэй утас авчвал юу үнэхээр ашиглаж чадахгүй, хэрэглээнд хүртэл ашиглаж чадахгүй бол тэр бол эмгэнэл гэсэн. Гар утасны худалдааны төвлөрсөн цэг болох Mobishop-д iPhone 5 болон 5S, Samsung 4.5, Note 2 гэх мэт гар утас эрэлт ихтэй байдаг. Худалдан авагчдын 60-70% дээрх гар утаснуудыг авдаг гэлээ. Ер нь нийт худалдан авагчид ухаалаг гар утас сонирхдаг болсон байна. Нийт ухаалаг гар утас хэрэглэгчдийн 64% нь 19-35 насны залуучууд байдаг байна. Тэгвэл тэдэнд ухаалаг гар утасаа хэрхэн яаж ашиглах талаар мэдээлэл байдаг болов уу? Одоо S2 iPhone хэдийн байдаг вэ? 5 2. Миний хувьд Samsung хэдийн байдаг? S3. Адаг мэт Note Android. За яг ямар төрлийн? Galaxy S4. Бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чаддаг уу?
Ер нь нэг чаддгүй. Гэхдээ яг Facebook мөг ашиглаад ер нь ашигладаг шүү дээ. Гэхдээ яг ер нь 100% ашиглаж чаддаггүй байхаа гэж бодож байна. Яг бол сайн чадахгүй байгаа. Одоо ер нь яаж хэрэглэж байна? Яг тэгэл ойр зуурын хичээлийн модор маар л. Бас нэг ашиглахгүй байгаа. Ер нь бол ашиглаж чадахгүй шүү дээ. Үгүй хаа. Зүгээр яг өөртөө хэрэгтэй гэсэн аппликейшн л ашигладаг. Би шиг бол тэгж амар ашигладаггүй. Уг нь ухаалаг гар утсыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадвал таны хамгийн сайн туслах болж чадна гэдгийг мэрэгчлэнүүд хэлж байна. Хамгийн энгийн жишээ гэвэл ухаалаг гар утсаараа гэрийнхээ халаалтын системийг удирдах боломжтой. Мөн орон сууцны болон машины гэрлээ ухаалаг утасныхаа тусламжтайгаар алсаас удирдах, асааж унтрааж болно. Техник технологи хөгжихийн хэрээр иргэдийн амьдралын хэв маягт сошиал ертөнц салшгүй нэг хэсэг болсон. Интернет захим ертөнц ашиглах нь өөрийн гэсэн давуу тал байгаа ч зөв зохистой хэрэглээ чухал байгаа юм. Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. НТV телевизийн сурвалжлагч Эрхэн Баяр байна. Өнөөдөр ард олонтойгоо ярилцах нэгэн гол сэдэв бод дэлхийд маш шин тооцогч байгаа нэгэн гэмт хэргийн талаар ярина. Энэ бол захим гэмт хэрэг. За сайн байна уу мэдээ? Сайн байна уу? За сурдгөөр. Тий оюутсан. Оюутан тий. Ер нь захим гэмт хэрэг гэж ер нь сонссон юм уу? Захим гэмт хэрэг сонссон. Тий, ер нь бол сошиал ертөнцийн захим энэ гэмт хэргийн талаар одоо ингээд ярилцж байгаа байхгүй юу? Тэгэхээр чиний хувьд бол одоо өөрөө одоо юугаа ер нь хэрэглээг хинч чаддгүй. Хэрэглээг бол ер нь бол хинч чаддаг. Тий, одоо хичээлдээ авчаад оройд энэ оройд л ер нь захимаар ордог даа. Одоо ер нь бол нэг үе бодвол залуучууд маань одоо их нээлттэй боллоо шүү дээ. Одоо Facebook гээл те гарч ирж байна. Тэгээд хүний амьдрал одоо ер нь нууц зүйл ер нь бол байх хэвээр. Тэгэхэд одоо юу гэдгийг явж байгаа зураг тавина, хаана байгаа байршлаа зааж өгнө, гэр орноо зааж өгнө те. Энэ бол өөрөө цаашлахад одоо ингээ гэмт хэрэгт ингээ өртөх магадлал их болоод байдаг байхгүй те. Чиний бодлоор энэ бол ер нь бол гэмт хэрэгт өртөх магадлал ихтэй л дээ. Жишээлбэл одоо миний хувьд оюутан гэсэн шүү дээ. Одоо 10 жилийн хүмүүс бол энэ талаар бол сайн мэдэхгүй. Одоо Facebook гэдэг үйл одоо өөрийнх нь зураг байд юм байна, дугаар нь байд юм байна, байршил байд юм гэж ойлгодог. Ер нь тэр нь байж ижил нөхөд Facebook-д ордог юм гэдэг зүйл бас ойлгодог. Энээс л магадгүй тэр 10 жилийн хүмүүс мэдэхгүй учраас энэ зүйл бас өртөх магадлал нь их байдаг. За баярлалаа. Тэ. Ер нь бол одоо донтолтууд бол их байдаг. Одоо юу гэдгийг архин донтно гэдэг юм уу те хар тамхин донтно гэдэг шиг одоо энэ сошиал ертөнцид бол шин төрлийн одоо юм бас гэмт хэрэг гэдэг шиг шин төрлийн бас нэг юм донтолт бас үүсчээд байгаа. Энэ бол ерөөсөө сошиал Facebook ч юм уу эсвэл энэ захим ертөнцид ийм донтолтууд бол их болчиход байгаа юм л да. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. НТV телевизээс явж байна. Миний дөнөр ер нь захим хэрэглээ мэдээж бол ашигладаг тийм үү. Тэгтээ өөрсдөө ер нь хэн чаддгүй. Гайгүй хяндал гэж боддог штэ. Угаасаа оюутан болохоор хичээлээ хийх хэрэгтэй болохоор. Ер нь бол нэг талаараа ер нь одоо ингээд хянаад байнга орохгүйгээр те ер нь хянаад ороод байдгүй те. Чиний хувьд? Ер нь бол гайгүй те. Ер нь гайгүй. Захим гэмт хэрэг гэж одоо дэлхийд бол шинээр бас тооцогдоод нэм гэмт хэрэг гарч ирээд байгаа байхгүй тий. Хүний өмнөөс одоо зургийг тавиад би тэр ингээ чи над руу нүцгэн зураг явуулаач гэд саяхан одоо энэ 17 настай энэ манай Монголд ийм гэмт хэрэг гарсан шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол өөрсдөө энэ гэмт хэрэг үүсгэх тийм нөгөө нөхцөлийг бид нар өөрсдөө ингээ бий болгоод байдаг байхгүй тий. Ер нь хэдийн үеэр ордог вэ? Ер нь орой гэртээ хурж ирчээл хичээлээ тараад ирчээл тэгээ ордог шүү тий. За амжилтсаа. Сайн байна уу мэдээ. Хичээл ном сайн уу? Сайн. Энэ телевизээс явж байна. Ярилцж байгаа зүйл маань ерөөсөө захим гэмт хэргийн талаар. Тийм болохоор одоо ер нь мэд өөрөө юм хэрэглээг ер нь хэн чаддгүй хэдийн үед ер нь ордог бай тээ. Ер нь хичээл аваад харцаал оройхон жишээ нэг жоохон үзэж байгаа л тэгэл унтдаг шүү дээ. Одоо ер нь манай залуучууд байрлалаа одоо хэлдэг те локейшн тавиад би энд байна гэж зураг тавиад бүх юм нь одоо ингээ нээлттэй болчиход байдаг шүү дээ. Чиний хувьд одоо тийм байрлал ер нь тавьдаг уу? Би ерөөсөө байрлал ер нь аль Facebook дээр тэгээд байдаг шүү дээ. Хаяал нэг зураг мөрч юм уу тэгэл нэг ерөөд мэдээл харчаал тэгэл хаачдаг. Чамд ер нь тийм хандлтууд ер нь бол ирж ирсэн үү? Тэгээ танихгүй хүнээс те одоо юу гэдгийг үл мэдэх хүнээс ер нь тийм хандлтууд ирж ирсэн үү? Ер нь аль эртгэлтэй тийм тэгээд тэр олныг тоогоод идэх. За баярлалаа. Сайн байна уу та? Ажил сайн уу? Ажиллаагүй. Та хүүхдүүдтэй юу? Хүүхдтэй. Танаа хүүхдүүд одоо мэдээж Facebook, Twitter ч гэдэг юм уу те? Тэгээ захим ертөнцөөр бол мэдээж амьсгалдаг үлгүүдээ те?
Тийм хүн болгоо. Ер нь бол тий хүүхдүүдийнхаа ер нь та юм хэрэглээг ер нь хэн чаддаг вэ? За одоо ер нь хэцүү юм дээ. Дэлхийд одоо юу гэдэг нэг шинэ гэмт хэрэг гараад байгаа юм л да. Энэ бол ерөөсөө цахим гэмт хэрэг гэж тий. Зарим нэгэн хүмүүстэй шүү гэдэг юм уу танихгүй хүмүүстэй ер нь бол шууд харилцаа тогтоох магадaltaй байдаг байхгүй. Тэгээ тэрэн дээр бас манай эцэг эхчүүд бас ямар бодолтой байдаг юм бол гэж асууж л явна. За тэр талаар бас нэг сайн ойлголт байхгүй л биш. Яг тийм гэмт хэрэг гардаг юм бол бас тэр энэ юу нэг хэрэглэг хянах л ёстой байна дээ сайн. Тий. Ер нь бол манай Монголд бол сая гэмт хэрэг гарсан байхгүй. Өөр одоо бүсгүйн зургийг тавиад тий өмнөөс нь би энэ эмхтэй байна гэд тэгээд нөхцөн зураг явуулаач гэ. Тэгээд тэрийгэ дараад нь одоо юу гэдгийг тавьж одоо энийг чи 50 тавихгүй бол одоо мөнгө төгрөг өг гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд их байдаг байхгүй. Тийм болохоор бас хүүхдүүдтэй энэ захим ертөнцийн талаар бас тийм зөвлөгөө өгж бас хяналт тавьж байгаарай л гэж хэлээ. За би сонсч байсан байна. Тийм бас одоохондоо ажил төрөл амжихгүй ер нь цаг гаргаж ирэхэд хэрэгтэй юм байна л да. Тэгээд манай багчууд өсвөрийн насны хүүхдүүд ч байдаг юм ер нь донтолт бол их болчиход байдаг тий. Энэ тал дээр ер нь та ямар бодолтой вэ? Эцэгчүүдтэй ч гэсэн одоо юу жилгээ өөрөө ч барыг донцсон явж байгаа баха. Өглөө барыг нүдэ нэг л уцаа айл барьдаг шүү дээ. Тэгэл залуучууд ямар ч лээсээ одоо юу гэж хэлмээр юм бэ? Зөв зохистой юм шүү дээ. Тий, Facebook одоо зөв зохистой хэрэглээрэй л гэж хэлээ да. За баярлалаа танд. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. НТV телевизээс явж байна. Танаас асуух зүйл бол одоо цахим гэмт хэргийн талаар ер нь бол одоо маш их Facebook залуучууд их ордог болсон байна. Тэ сошиал ертөнцөөр их амьсгалдаг болсон байна. Энэ талаар таны бодол? Гэдэг үг байна. Тий, та өөрөөс авч. За зураг дарлаа. Энэ зураг одоо тэгээ Facebook-ээр амьсгална гэдэг ойлгомжтой. Тийм болохоор ер нь бол манай Монголын нийт ард түмэн бас эцэг эхчүүд, тэр тусмаа эцэг эхчүүд, манай 10 жилийнхэн дээд сургуулийн хүүхдүүд бүгд ер нь цахим хэрэглээгээ хянаж зөв зохистой хэрэглээрэй гэж хэлээ. Мөн ТV, НТV телевизийн хамт олонд 9 жилийн өмнө мэнд хүргье. Сайн байцгаана үзэгчдээ. НТV телевизийн тусгай сурвалжлыг Цэрэн чимэнд миний би Азербайджан улсын Баку хотод зохиогдох чөлөөтөхийн Гран-при тэмцээний тусгай сурвалжлыг бэлтгэхэд бэлэн боллоо. Яг одоо бид эмэгтэй шгшөөгийн заланд ирээд байна. Та бүхнийгээ шгшөөгийн дасгалжуулагч Батны багштай уулзуулна. Сайн байна уу гэх ингээ Golden Grand Prix тэмцээний талаар мэдээлэл авах гэсэн юм аа. Манай юунд Азербайджаны юу? Азербайджан одоо 11 сарын 25-наас 28-ны хооронд Азербайджанд Grand Prix болно шүү дээ. Тэндээ одоо нэг цаанаасаа нэр өгч урилгаар оролцдог шүү дээ. Дэлхийн аваргын медальтай, ТV аваргын медальтай болсон. Эмэгтэй хэдэн тамирч оролцох вэ? Эмэгтэй 4 тамирч оролцох байна. Одоо Азийн аваргаас медаль авсан 2 тамирчин юм байгаа. Одон чимэг, Цэгмэд, дэлхийн аваргаас медаль авсан Батцэг. Одоо чамаг хэлэх гэж болохгүй шүү дээ. Та дөрөв орно. Одоо ингэж. За ер нь чөлөөтөхийн Golden Grand Prix тэмцээний шагналын сар хэр өндөр байдаг вэ? Ерөнхийдөө бол зүгээр бус тэмцээнийг бол өндөр. Бус спортын төрлийг бол бага. Чөлөөтийнхээ хэмжээнд бол арай өндөр дүү. За сайн байна уу гэх ингээд та Азербайджан улсын Баку хотод зохиогдох Golden Grand Prix тэмцээний талаар мэдээлэл хүргэж. За энэ тэмцээнд Азийн аваргаас медаль авсан. Дэлхийн аваргаас медаль авсан. Карсайсгийн тэмцээнд медаль авсан байдаг хаа. Дэлхийн шилдэг бүхчүүдийг л оролцуулж байгаа шүү дээ. Шилдэг нэг 16 бүх барилдах бол гэсэн таамагтай байна. Манайхаас бол нэг 8 бүхийг нэрсэн байх шүү гэн тий. Эмэгтэй 4, эрэгтэй 6 юм уу? 6. Эрэгтэй 6, эмэгтэй 4 байсан.
10 бүхний бүрэлдэхүүнд оролцсон юм шиг байна да. Та бүхэндээ чөлөөт бүхийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ. Үзэгч олондоо NTV телевизийн 9 жилийн ойн баярын мэндийг хүргье. NTV телевизийн тусгай хөтөлбөрийг нэвтрүүлэгч Ундрмаби хүргэлээ. Энд дээр янз бүрийн инээд юм бол оруулахгүй те. Бүгдийг бас биш ээ. За ямар хэцүү кино шиг биш болох хэцүү. За мэдээлэл сурвалжлагуудыг эх орныхоо 408 зохисоос бид хүргэдэг. Дараагийн үг мартсан. За яг хоо. Бүгдийг бас чухлыг онцлсоор өөдрөг өнгө өөр өнцгөөс эхэлсэн 9 жилийг NTV телевиз ардаа үзэж огноо гоё үзсэн. За ахад босч. Одоо олж чадна за. Хэцүү нэ. Зүр тий. Жохон фан маань юм байхгүйсэн үү? Миний зургийг гоё энэ ч